Christmas-ийн онцгой Монгол явж байгаа. За Christmas баяр ойрцоол байна. Хизээ болох ч байгаа л Christmas баяр. 23-ны бүтэн сайн өдөр. 7 хоногийн дараа боллоо шүү дээ манайхаа. 14 цагаас гэж хэлж байгаа шалтгаан таныг будаж, гоёх, гоодох, өсчин орж нөгөө маникюр хийх боломж өгч байгаа байхгүй юу? Маникюр, педикюр одоо бүх кеврийн хийх боломж өгч байгаа гэсэн. За дээр нь бас гоё хангалтаас гадна Christmas баяртаа зориулж өглөө тулчгаар бас л нөгөө сайн бэлдэж чадахгүй ямар урд оройн будаа палаачтайгаа үүдэлтэй байна шүү дээ. Тийм болохоор онцгойлоод бас 14 цаг зөвшөөрөгдсөн эзэн талархаж байна. Хажуудлахаа ах дүүс рүүгээ найз руугаа хараад 7 хоног үлдлээ штэ гэж хэлээ. За 7 хоногийн дараа бид хамтдаа бүхэл бүтэн гэр бүлээр хамтдаа баяраа тэмдэглэнэ. За үүнээс гадна Christmas баяртаа та шинээр хэн нэгнийг өргөл танд нэгэн хариуцлагаас оногдох байгаа. Өөрсөн хүндээ зориулаад гоё бэлэг бэлдэж хэлээрэй. Хэрвээ хэн нэгнийг Christmas баяртаа та өргөл тэр хүндээ зориулаад та залбирч байгаа ямар нэгэн бэлэг бэлдэж хэлээрэй. За гоё үнэртэй лаач юм уу? Аль эсвэл 10 дугаар баригдаж байгаа 2 өрөө байрны төлхүүрч юм. Эсвэл 5 ард руу гэр бүлээр нэсэх онгоцны тээз ч юм уу өөрөө мэтэл гоё бэлэг жижигхэн бэлэг хэлж байгаа. За үүнээс гадна бас 14 цагт ирэх Christmas баярын бас нэг код байгаа. Шалгана, зарлаа, хэр сайн, хуцтай, аккаунтаа сонссон бай. Ямар код байгаа вэ манайхаа? Улаан ногоон. За ямар ч байсан өмссөн хувцсан дотор улаан юм уу ногоон орсон хувцтай ирэх нь шүү дээ. Оймс ногооч байсан хамаагүй. Хэрвээ оймс ногоон бусдын улаан ногоон ороогүй бол та өмнөдийнхээ шуумгийг энэ хүртэл заавал моглох хэрэгтэй болно гэсэн. За нарган байлаа. За Christmas баяр асуй. Өнгөрсөн 7 хоногт бид нэр Бэтлехэм хотод болсон нэгэн гайхалтай үйл явдлын талаар Давидын хот Бэтлехэм гэдэг нэрээр сэдэвтэйгээр хамтдаа эзнийг суралцсан. За харин өнөөдөр Christmas баяртай холбоотой нэгэн чухал номлолыг хамтдаа хүлээн авч сонссон. За энэ бол Игэл жирийн хончид гэдэг сэдвээр эзний үгийг суралцсанаа. За бид нар хамт хэлээ номлолын сэдвийг 3И. Игэл жирийн хончид. Лук 2 дугаар бүлгийн 8-аас 13 дугаар ишлэгийг хамтдаа уншийе. 3И. Тэр газар хэдэн хончид сүргээ манаад шүнхээр хоноглож байжээ. Гэнэт эзний тэнгэрч тэдний өмнө зогсож, эзний цовч ахлан тэдний эргэн тойронд гийсэн хончид үлэмжийн айдас автжээ. Тэнгэрч тэдэнд бүх аргтун, би бүх аргтуныг үлэмж баярлуулах сайн мэдээг танд авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэдээллээ. Тэжээлийн твшинд байх даавн дүлгийдсэн нэг хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөдөр Тэнгэрлэгчийн хамт олон тооны Тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтана, дээр өндөрт алтар нь Бурханд байх болтугай. Доор газарт амар тайван түүний тааллыг олсон хүмүүс байх болтугай гэцгээ. Тэнгэрлэгч нар тэднийг орхин Тэнгэрөд одсон хончид бие-биетэй одоо шууд Бэтлехэм очив. Эзний бидэнд мэдүүлсэн зүйл бүтснийг үзэцгээе гэлээ. Тэд яаран ирж Мария Йосеф болон тэжээлийн твшин дотор гівдэж буй хүүг олж очив. Тэд үүнийг хараад мөрөө хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хончдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхыг төрүүлжээ гэсэн байна. Бүгд өнөөдөр арайд үгийн төлөө хамтдаа залбирая. Их эзэн минь, одоогоос 2000 гаруй жилийн тэртээ та хүн төрлөختөнд баяр хөөр бэлэглэж, үлэмж баярлуулах сайн мэдээ болж энэ дэлхийд ирсэн билээ. Энэ өдөр Библиэд бичигдэж үлдсэн таны түүхэн үйл явдлаас бид хамтдаа суралцсан гар. Таны үг бидний зүрх сэтгэлийг хөндөж, итгэлийг мань хурцлан барьж байгуулж, бидний зам чанар зүрх сэтгэл аливаад хандах хандлагыг хувьсхан өөрчлөөсэй гэж бид хамтдаа залбирanгуйж байна. Өөрийн үгийг бидний сэтгэлийн самбарт та бичиж өгөөрэй. Эзэн Есүсийн ариун нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. За хончдод тохиолдсон үйл явдлаас бид хамтдаа өнөөдөр суралцнаа. Израиль бол дэлхий дээр цөөхөн одоо хэлэгдэх олон зуун мянган жилийн туршид хон хариулан амьдарч байгаа ард түмэн. За тэднийг онцолж хэлдэг зүйлний үгээр тэд бол хончид. Гэхдээ их сонирхолтой нь хончид гэж ярингууд хончид гэж сонссонгууд энэ нь бол биднэрт их тасал, их ойрхон сонсогдож магадгүй. За яагаад гэвэл бид бас хон хариулж амьдардаг,
хоньныхаа малыг идэж, малыг нь махыг идэж, үр шимийг нь хүртэж. За тэгээд дулаан хувцас сунар хийж, дээрээсээ хонь гэдэг энэ үржил шимтэй, үр өгөөжтэй сайхан амьтантай холбоотойгоор бидний бүх одоо амьдралын мандуу хөрөж байдаг. За бас би хоньтой холбоотой сонир мэдээллүүд хайж үзсэн чинь дэлхийд 1 тэрбум орчим хонь байна гинэ. 1 тэрбум орчим хонь. За 1 тэрбум орчим хоньноос Монгол улс бол нийтдээ 68 сая малтай гэж үздэг бол Монгол байгаа 68 сая малын 20 сая хонь гинэ. Их үгс? Их үнэ? Их бол манайхан пүү. Ер нь шүү. Ер нь 68 сая малтай, гэхдээ бид 20 сая хоньтой гэсэн мэдээлэл байдаг юм. Тэгэхээр хонь гэдэг амьтан бол яахан аргагүй монголчууд бидний одоо бидэнд өгж болох бүх үр өгөөжийг нь хүртэж, махыг нь идэж, хувцаар нь, арьсаар нь одоо дулаан хувцас гэж өмсдөг. За дээр нь бас хамгийн амтлаг шинттэй сайхан мах гэж үздэг. Баяр ёслолоор айл болгон тархан хоньныхаа одоо ууцаар баярын ширээгээ чимдэг. Тэгэхээр бидний баярын хоймрыг одоо чимдэг ийм гайхалтай амьтан байх нэ. Харин Библиэлд эзэн маш олон газар хонь болон хоньчны тухай зөвлөлөөр өөрийнхөө илэрхийлж бас биднийг зөвлөсөн байдаг. Дуулал номын 23 дугаар бүлгээс харах юм бол эзэн бол сайн хоньчин гэж хэлдэг. Энэ зөвлөл нь яг л хоньныхоо төлөө амин зориулж, хоньныхоо төлөө өдөр шөнө орой өөрийнхөө амьдралын бүх өдрүүдэн зориулж байгаа сайн хоньчноор эзнийг зөвлөж. Харин хоньчинтойгоо хамт байх үедээ амар тайван байж, аюулгүй байж, бас шимтэй ногоон бэлчээр дитээшилж, дүлгэн усаар ундаалдаг хоньны зөвлөлөөр Бурхантай хамт байгаа итгэгч хүний амьдралыг зөвлөлөн хэлсэн байдаг гэсэн. Тэгэхээр хонь гэж таныг зөвлөлүүлээгээ та хонь болчихж байгаа юм биш л дээ. Харин энэ зөвлөл нь бидэнд маш их ойрхон тусдаг. Бас эзэн Иесус өөрөө Бурхан бас өөрөө зөвлөлж хэлсэн онцгой зөвлөл байх нэ. За миний хувьд болохоор би хоньтой холбоотой хэд хэдэн ишлэлүүдийг та нарт бас дурдъя гэж бодсон. За эхнийх нь болохоор Дуулал номын 23 дугаар бүлэг. За 2 дугаар нь болохоор Лук номын 15 дугаар бүлэг. Лук номын 15 дугаар бүлэг дээр юу гардаг вэ? 14 дугаар бүлэг дээр. 100 хоньтой байж хаад нэг хонь алга болоод 99-ийн хотондоо үлдээгээд алдагдсан нэг хоньоо хайж явсараад шүндөлөөр олж ирээд тэгээд ойр орчмынхаа айлуудыг цуглуулад баяр хөөртөөр найр тэмдэглэж байгаа сайн хоньчны түүх гардаг. Зарим сонссон байх, ихэнх нь сонсоогүй байх. Яг энэ түүхийг би бүр боддоор харж нэг ойлгож үлээ. Аав маань хонь хариулдаг нэг 50-60 орчим хоньтой ямаатай, нэг 10 орчим үхэртэй. Төв аймгийн одоо наахан байдаг. Гэхдээ хаан улс дүүргийн 14 дугаар хороо гэж явдаг. Үлзийд хоронд амьдардаг байхгүй юу? Тэгээд аав маань хонь хариулдаг. За нэг өдөр юу болсон бэ гэхээр аав дээрээ эргэж очих гээд эхнэр бид одоо эхнэртэй гэр бүлээр яваад очсон чинь аав маань уу ашгуудаа таад хүрээд ирлээ. Яаралтай нэг ийшээ яваадах яа гэлтэглээ. Уу яасан бэ гэсэн чинь үгүй саяхан ийшээ нэг туурын мал өнгөрсөн юм аа. Гэсэн чинь яг ерөөсөө идэхгүй бүр багаас нь гарнаасаа тижээл өгөөд тижээж гисэн нэг хөөрхөн хонь байд юм аа манай. Тэгээ нөгөөх маань бүр буруу зөнөөдөө. Бүр хөгшрөө надтайгаа адилхан юм болсон. Тэгсэн чинь байхгүй туурын мал дагаа явцсан юм шиг байна. Тэгээ тэрийг л олж ирмээр байна гэсэн. За тэгээд аавтайгаа хамтын машинаасаа гал хамтдаа нөгөө туурын мал явсан зүг рүү хайгаад явлаа. Хайгаа түргэний гол өсөөл явж байсан чи яг нэг туурын мал одоо уулын ингэрээр ингээд нүл бэлчиж байна. Тэгсэн чинь аав маань за энэ машинаа зогсоод хоёулаа нэг очиод хайгээл. Тэгээд аав маань санд мэд машинаас буугаад нөгөө туурын мал руу өсөөл алхлаа. Тэгээд алхсан чи юу болсон гэхээр яг нөгөө туурын мал дунд явж байгаад гинтхэн нөгөө өвсөдөж байгаа хоньны дунд яманы дунд явж байгаад өөр танихгүй сүрэг дунд явснаар мэдсэн юм шиг байгаа юм өөрхий. Гинтхэн харсан чил танихгүй сүрэгт байсан юм уу яасан нөгөө малыг туурын одоо сүргийг бүр захлаад ганцхан майлаа явчихна. Тэгээ хонь чинь бас их сонь амт юм байл шүү дээ. Нэг харсан чил танихгүй сүрэг байсан учраас айсан юм уу цодсон юм уу эцсэн юм уу мэдэхгүй. Захлаад ганцаараа майлаа явчихна. Аав бүгнгуудаа доороос өксөхдөө нэрээр нь дуудаад гүйдэг байхгүй айгүй өөрхөн хөөй бороо гэж ойлгоход хүн дуудаж байгаа юм шиг. Хөөй бороо чи нэ энэ ёстой буруу сон цайд тагаад өглөө нэрээр нь дуудаад гүйсэн чинь нөгөө хонь айгүй өөрхөн өөдөөс нь майлаа гүйдэг байхгүй. Одоо бодвол өвөө гэж байгаа мó гочоо мэн гэж байгаа мó үе тэнгийн настай өсчихлээ. Хондотын дунд бол өвөө болцсон байгаа даа л та нөгөө хонь маа.
тэгэл яг тэрийг харж байгаад Лук номын 14 5 дугаар бүлэг дээр хэлэгдсэн 99 хоног хашаанд нүлдэгээд алдагдсан нэг хоног хайж яваад олсон тэр хончны баяр хөөргийг бодтаа гэсэн. Маш гоё тэнгэрлэг уулзалт болж байгаа хгүй. Хончны талаас нь нэрийн дуудаж гүгээр, хонь өөдөөс нь муухай орлож маялж гүгээр. Тэгээд аав нөгөө гарнаасаа тижээ нөгөө сургацсан учраас гүүж ирэнгууд наав тэрж яваад за ер нь нохоо шиг долоод өгөх нь долоох нэ. Тэгэл аав надад тэгмэл өргөөл машины багаач нь тийгээл айгуу гоё болсон л да тэнгэрлэг уулзалт болсон. Тэгээд яг л энэ сүрлийг л Библиэлд хэлж байгаа. Бид бол яг л алдагдсан хонтой айдас хүнс ямар нэгэн араадны идэж болж хүнс тийм аимшигтай нөхцөл байдалд амьдарч байх үед Бурхан эзэн биднийг ирж ирсэн хончинтай адил энэ дэлхийг 2000 гаруй жилийн тэртээ аврагч Иесус мэндэлсэн гэсэн. За тухайд болсон үйл явдлаас өнөөдөр бид нар хончтой тохиолдсон энэ үйл явдлаас хамтдаа суралцлаа. 3 чухал зүйлийг суралцсан. Эхнийх нь үлэмжийн айдас ба үлэмжийн баяр хөөр хончтын амьдрал болсон байна. За Лук номын 2 дугаар 9 дугаар шүү дээ. Гэнэт эзний тэнгэр илч тэдний өмнө зогсож, эзний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэн. Хончид үлэмжийн айдаст автажээ гэсэн. За бүгдээ дахиад энэ нэшнийг хамт уншиж гурваа. Гэнэт эзний тэнгэр илч тэдний өмнө зогсож, эзний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэн. Хончид үлэмжийн айдаст автажээ гэсэн. За би танаас нэг зүйл асууя. Ер нь Бурхны оршихуйтай уулзахыг хүсдэг хүн байна уу? Гараа өргөе. За одоо би нэг зүйл дахиад асууя. Гэнэт таныг өчшөн заяа ажлаа тараад алхаж явтал гэнэт эзний цог чавлан таны эргэн тойронд гигээд эзний тэнгэрч таны өмнө гэж гараад ирвэл та яах вэ? Гээ гараад ирдэм байж байгаа дууцах чадахгүй. Юу болох вэ? Саваал гонно нэг нэ. Тэгээ сүлдээ сэрэхгүй гоё болох. Гэнэт ертөнцийн эзний ер бусын оршихуй таны алхаж байсан газар тусаад 4 метрийн өндөртэй ер бусын илч тэнгэрэлж таны өмнө балавчаад ивэл гараад ирвэл та яах вэ? Харангуйтай ингэж хэлэх юм байна. Хүү ямар биш маг юм том гэж бодоогүй шээ. Яг нэг хэлэхэд үлэмжийн айдаст автажээ гэсэн энэ үгийг томсгосон байгааг та бүхэн харж байгаа. Хончтод тэр зүйл тохиолдох үед гэнэт эзний цог жавхлан тэдний эргэн тойронд дүүрч эзний ер бусын илч тэдний өмнө гарч ирэх үед тэд үлэмжийн айдаст автсан. Хажууд байгаа руу хараад хэлээ да үлэмжийн айдас гэж хэлээ. Үлэмжийн айдас гэж ямар айдас байдаг юм бол? Үлэмжийн айдас. Үлэмжийн айдаст автаж үтсэн байна уу? Ганцаараа хэр явж байгаад сүрэг чонон донд орж үтсэн байна. Үтсэн үү? Би бол үлэмжийн айдасаар нэг иймэрхүү онцгой тохиолдлууд гэж бодож байна. Тэрнээс цалин гинт хасагдах үлэмжийн айдас биш. Орой гэртээ ирсэн чи хоол хийгээгүй бол үлэмжийн айдас огт биш. Үлэмжийн айдаст автаж үтсэн байна уу? Үлэмжийн айдас. Ямар айдасыг үлэмжийн айдас гэдэг юм бэ? Айдас дотор олон янз байна л та. Айдас, маягтай айдас, андуурсан айдас. Гэхдээ үлэмжийн айдас гэж бодохоор л энэ бол үнэхээр сүрдэж, бүр өөрийн мэдлгүй хачин дуу арай гарч ер нь хүн үлэмжийн айдастай жоохон төстэй амталгаа гэж хэлмээр тиймэрхүү маягийн зүйлүүд амьдрал тохиолдох үед санаа багтангүй чимээнүүд төгөл гардаг шүү дээ. Айгуу том лагшбитэй бүдүүн залуу гинт айж зочхоор яадаг л. Өөрийн мэдлгүй контрол олдон ерөөсөө анзаарагдахааргүй амнаас нь гарахааргүй аваа гардаг. Үлэмжийн айдас гэдэг бол бид өөрсдийнх нь байх хэм хэмжээнээс гараад өөрийн мэдлгүй янз янзын үйлдэл хийж гарч боломгүй аваануудыг гаргахыг бас хэлж байгаа байна гэж боддог. Тэгээ би зүгээр зургиж бодсон л та. Хончид тэр хоны манаа сууж байсан, харанхуй байсан, сартай байсан үгүй мэдэхгүй л да ямар ч байсан харанхуй байсан, шүн дунд болсон байсан. Гэтэл шүн дунд юу болсон гэхээр гинт өдөр юм шиг хурц гэрэл гараад тэнгэрч тэдний өмнө гарч ирсэн. Тэгээд тэд үлэмжийн айдаст автсан. Харин үлэмжийн айдаст автах үед тэд орилсон байх гэж бодоод байна. Хашгирсан байх, чаралсан байх, зарим нь зочоор янз янз үг хэлдэг шүү дээ. Манай ээж ажлын нэг хүн их сонирм үг хэлдэг байсан. Манчин толгой гэж үг хэлдэг байсан. Манчин толгой. Яагаад гэдэг юм бэ?
Зарим нь зочхоор Дональд Трамп гэж юм. Тэгэхээр үлэмжийн айдас бол өөрсдийнхөө байж болох хэмжээнээс гараад контрол алдахыг хэлж байна гэсэн. За юу болсон бэ? Энэ нь яг л Библийн Исаи номын 6 дугаар бүлэг дээр эзний Тэнгэрлэгч Бурхныг ариун гэж магтаж байх үед Бурхны Тэнгэрлэгчнийг болон Бурхны ерөвсийн оршин харсан Исаи юу хэлэх учраа болохгүй амангаж гайхаж шокнд орж байсан үйл явдалтай их төстэй гэж бодод. За үүнээс гадна Библиэлд бас нэгэн түүх гардаг. Эхлэл номын 3 дугаар бүлгийн 24 дугаар эшлэлдэр Адам Ева хоёр гин хийгээд Эден цэцэрлэгээс хөөгцсөний дараа эргээд Эден цэцэрлэгт оруулахгүй тулд эзэн тэнд гартаан зүг бүрд эргэлддэг хурц элд барьсан хамгаалагч Тэнгэрлэгчнийг байлж өгсөн. Эргэж орж чадахгүй тул, эргэж оруулахгүй тул. Айсан учраас Эден цэцэрлэгийг орхиж тэр газараас Адам Ева хоёр эргэж ирэлгүйгээр оцсон. Яг л энэ айдас баг. Эргээд уулзмааргүй айдас. Мөн Египтээс гарсан номон дээр буюу Гэтлэл номон дээр 12 дугаар бүлгийн 29-с 30 дугаар эшлэлдэр эзэн Израильчуудыг Египтийн дарлаас гаргахын тулд 9 гамшиг өгсөний хамгийн сүүлчийн том гамшиг нь буюу Египтийн айл болгоны өөгөн хүү болгоны амийг авч одсон үхлийн Тэнгэрлэгч Египтэд өнгөрсөний дараа гашуу, хагцад, нулимс, хашгиран, харуулслаар Египт дүүрч байсан таяг адилхан ийм л айдас байж магадгүй гэж үзсэн. Үлэмжийн айдас гэдэг бол бидний хэн хэмжээнээс таваад тэгээд бид өөрсдийн мэдлгүй контрол алдан орилох юм уу амандаа орсон болохгүй эсвэл янз янзтай хазгаа мөрөг хэлхийг хэлэх байхаа гэж бодод. За өнөөдөр хажууд байгаа ах トゥ усруу хараад дахиад нэг хэлье. Үлэмжийн айдас автсан гэнэ гэж. Ром номын 3 дугаар бүлгийн 23 дугаар эшлэлдэр нэг чухал үг байдаг. Бүгд нүгэл үлдснээр Бурхны алдарт өрөхгүй гэж үг. Энэ үгний гол утга санаа нь юу вэ гэхээр гим нүглээс болоод бүх хүн Бурханаас мөнхөд тусгаарлагдсан гэж хэлсэн байна. Бурхны оршихуйд ойртож очих юм бол Бурхны оршихуйд цохиулж өгөх. Тийм л нүгэлтнүүд болсон гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр гим нүгэлтэй хүн Бурхны оршихуйтай уулзах үед сандарч, айж, дагжиж, чичирч яг л үхэл нүрэн ирж байгаа юм шиг айн сандрах тийм айдас хүнсийн талаар ярьж байна гэсэн. Тэдгээр хончид гим нүгэлтэй та бидэнтэй адилхан нэг л чирийн нүгэлтэн байсан. Тийм учраас туйлын ариун Бурхны оршихуйгаас болоод айн дагжин чичирч хашгирсан байж болох юм аа. Үнэмлэхээ аваагүйгээр машин жолоодож явж байгаа хүмүүс их амархан баригдсан гэсэн шүү дээ. Миний яг хөтөлдөг өглөөний 930 гэдэг шоугаар дэд хурандаа инх бат гэж ороод тэгээд тэр хөгжилтэй ярьж байгаа. Ер нь зам дээр болдог хөгжилтэй явдлын тухай яриач гэсэн чинь их сонирхолтой зүйл ярьж үлээ. Юу ярьсан бэ гэхээр яг үнэмлэхээ аваагүйгээр гарч ирээд машин барьж байгаа хүмүүс зам дээр их амархан баригддаг гинэ. Ерөөс өөдөөс мэрж яваад ингээ яг би үнэмлэхээ аваагүйгээр мэдэгддэг гинэ ингээ нүд мүднийг ингээ хийдэг. Их амархан баригддаг гинэ. Тэгээд зогсоохоор яг үнэмлэх аваагүй. Эсвэл жолооны ирэх байхгүй явж байдаг юм. Харин яг жолооны ирэх байгаа асуудалгүй байгаа хүмүүс болохоор юу ч болоогүй ч зүгээр ингээд явж байдаг юм. Харин яг асуудалтай байгаа юм бол ингээд харцсан ингээд яадаг гэнэ ерөөсөө. Эсвэл өөр тийш хараад эсвэл бодлоо ингээд яадаг. Тэгж байгаа л баригдчих шүү дээ. Гэмт хүн гэлбэлсэн гэдэгтэй яг л адилхан зүйл болсон гэсэн. Гэм нүгэлтэй хүнтэй Бурхны оршихуй уулзсан байна. Үлэмжийн айдас тэд автсан. Харин Лук номын 2 дугаар бүлгийн 10-аас 13 дугаар эшлэлийг харвал үлэмжийн айдас хүнст автаж яах учраа болохгүй хашгирч орилж байсан өнөө хончтод Тэнгэрлэгч нар нэг үгийг хэлсэн. Тэнгэрлэгч нар ингэв хэлсэн байна. Бүх айгтун, харагтун. Би бүх хард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг танарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод их эзэн Христ та нарын төлөө мэдлээ гэж хэлсэн. Үлэмжийн айдас автсан тэдгээр хончтод ямар мэдээ ирсэн гэсэн бэ? Үлэмж баярлуулах сайн мэдээ ирсэн гэсэн. За бүгдээ намайг дагаад хэлээрэй. Үлэмжийн айдас автсан бүх хүн төрлөختөнд. Үлэмжийн баяр хөөр авцрах. Сайн мэдээ болж Христ эзэн мэдлээ. Хажууд ах トゥ усруу араа саяны үгийг хэлье. За би энэ рүү гарч байгаа саяны үгийг зээлж чадсан.
Хончтой тохиолдсон түүхээс бидний эхний сурах зүйл нь юу вэ гэхээр үлэмжийн айдас давтсан тэдгээр хончид үлэмж баярлуулах мэдээг сонсож тайлбарсан шиг гэм нүглээсээ болоод үлэмжийн айдас итгэлгүй байдал ганцаардал хоосрол цөхрөл тунд үгүйрэл харилцааны зүсэн бүрийн эвдрэл тунд найдваргүй амьдрал тунд амьдарч байсан бидний амьдралд үлэмж баярлуулах сайн мэдээ болж их эзэн мэндэлсэн юм аа. Тэгэхээр энэ баярын өдрүүдэд бидний бас нэгэн санах ёстой чухал зүйл юу вэ гэвэл үлэмжийн баяр хөөр авцран их эзэн Есүс мэндэлсэн байна. Үлэмжийн айдас бүдс дууссан гэсэн. Харин үлэмжийн баяр хөөр мэндэлсэн гэсэн. Тэгэхээр үлэмжийн айдас ба үлэмжийн баяр хөөрийг бид эндээс хамтдаа харж байна. Үлэмжийн айдас байсан бол үлэмжийн баяр хөөрийг их эзэн авчирч мэндэлжээ. Хоёрдугаарх нь эгэлжийн хончид сайн мэдээг тунхаглагч нар болж хувирсан. Үлэмжийн айдас давтсан хончид үлэмжийн баяр хөөр авчрах мэдээг сонсоо зогсоогүй. Үргэлжлүүлээд харвал тэд үлэмжийн баяр хөөрт мэдээг тунхаглах сайн мэдээ тунхаглагч нар болж хувиржээ. За бүгдээ хамтдаа уншиж гурваа. Тэнгэрч нар тэднийг орхон тэнгэрүүд одсон хончид бийгийдээ. Одоо шууд бидлэгэн очив. Эзний бидэнд мэдүүлсэн зүйл бүтснийг үзэцгээе гэлээ. Тэд Яан нэрж Мария Йосеф болон тэжээлийн твшин дотор хэвтэж буй хүн орж очив. Тэд үүнийг хараад мөнөө хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хончдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхалыг төрүүлжээ гэсэн. Амен. Тэгэхээр юу болж хувирсан бэ? Бид өргөжлүүлээд харавал үлэмжийн айдас давтсан хончид маань үлэмжийн баяр хөөртэй мэдээг тунхаглагч нар болжээ. Эзэн харин энэхүү баяр хөөрийн мэдээг сургаал номлогч нарт даатгасангүй. Тэдэнд хэлсэнгүй. Хотын даргаыг дуудаж танай хотод аврагч мэдлэлээ гэсэн мэдээг дуулгасангүй. Мөн эзэн тухайн үед бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэр хүндтэй алдар цугтай хүмүүсийн баярт мэдээг даалгасангүй. Харин хоноо манаж байсан эгэлжийн хончтой энэхүү баярт мэдээг дуулгасан байна. Энэ үйл явдал бидэнд юу сануулт юм болов? Их эзний баярт мэдээ болон энэ дэлхийд даяар баяр хөөр авцрах, үлэмжийн баяр хөөр авцрах энэ мэдээ танд болон надад даалгагдсан гэсэн. Эзэн энэ дэлхийд алдар цуутай, нэр цуутай, гавьяа шагналтай бусдад хүлээн зөвшөөрөгдсөн тэр хүмүүсийн бус эгэлжийн огт хөвгүүдээрээ дамжуулан энэ дэлхийг шинжлэн засаж сая хүмүүсийн амьдралыг эдгээсээр байна. Энэ мэдээ та бидэнд даалгагдсан мэдээ байна. Эгэлжийн хончдыг дуудсан эзэн та биднийг бас дуудсан гэсэн. Хажууд байгаа өнөөгөө ардаа айхтар алдартай хүн сууж байна уу? Гэхэд ирээдүйн алдартан бас сууж байгаа. Хажууд байгаа өнөөгөө хараад эгэлжийн биднээр дамжуулан энэ дэлхийг өрөөгдөө гэж хэлээ. Амен. Эгэлжийн хончдод энэхүү сайн мэдээ даалгагдсны адил энд байгаа хүн бүрт ирээдүйд бидний хаяаг тэлж бидэнтэй нэгдэх 100 мянган ах дүүс маань энэ дэлхийг сэргэн шинжлэн засаж үлэмжийн баяр хөөрөөр энэ дэлхийн ертөнцийг дүүргэх сайн мэдээ тунхаглагч нараар дуудагцсан гэсэн. 2 дугаар Тимот 4:2 дээр харин ингэж хэлсэн. Үгийг тунхагл. Цагаа олсон ч олоогүйч бэлэн байгтун гэж хэлсэн. Тэгэхээр их эзэн мэндэлсэн баярын энэ өдрүүдэд бид бас хаа явсан газараа их эзний сайн мэдээг тунхаглан амьдарцгаая. Цагаа олсон ч олоогүйч бэлэн байя. Бид нар ямар нэгэн муу юм хийхдээ цаг нь мөн үү гэж Бурханаас асуудаг уу? Эзэн минь би яг одоо очиж тэр үнийг муулах гэж байна. Эзэн минь цаг нь мөн үү, газар нь мөн үү, хамт муулах мөн үү гэж асуудаг юм. Эзэн минь би яг одоо очиж би эдаахлагч тарыг загнуулдаг гэж байна. Өнөөдөр өдөр нь мөн үү? Бид нар юу ч боддоггүй бусдаа хэрэлдэж, юу ч боддоггүй буруу зүйлүүдийг үйлдэх хэрнээ харин сайн зүйл хийх гэдэг ихээр дандаа асуугаад эхэлдэг. Хэн нэгэн сайн мэдээ тараах гэдэг ихээр бас асууж эхэлдэг. Эзэн минь ээ цаг нь мөн үү, газар мөн үү, авах уу, болох уу, яах уу? Тэгсэн мөртлөө муу зүйл хийхдээ хизээж Бурханаас асуухгүй шүү. Харин 2 дугаар Тимот 4:2 дээр юу гэж хэлсэн гэхээр цагаа олсон ч олоогүйч бэлэн бай. Үгийг цаг үргэлж тунхагл. Их эзний сайн мэдээг үлэмж баяр хөөр авцрах их эзний сайн мэдээг хаасаагүй тунхаглаарай гэж хэлсэн.
Бүгд яг энэ ишлэлээр дахиад бие бинийгээ урамшуулъя. Үгийг тунхаглаарай гэж. Цагаа олсон ч одоо гэж бэлэн байгаарай гэж. Амен. Эгэр жирийн хончид сайн мэдээг тунхаглагч нар болжээ. Энэ үйл явдал бидэнд бас бид сайн мэдээг тунхаглах хэрэгтэй гэдгийг сануулдаг. За 3 дугаарх нь баярт мэдээг харин дагаж үлдээрэй гэдгийг бид хамтдаа энэ үйл явдлаас суралцсан. Лук номын 2 дугаар бүлгийн 15-аас 18-ыг хамтдаа уншия. 3 Тэнгэрлэгч нар тэднийг орхин тэнгэрөд олсон хончид бие биедээ одоо шууд Бэтлехэм очив. Эзний бидэнд мэдүүлсэн зүйл бүтснийг үзэцгээе гэлээ. Тэд яаран ирж Мария, Йосеф болон тэжээлийн твшин дотор хэвтэж буй хүүг олж очлоо. Тэд үүнийг хараад мөнөө хүүхдийн тухай сонссон үгээр мэдүүллээ. Хончдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхалыг төрүүлжээ гэсэн. Баярт мэдээг дахин үлдъя. Тухайн үед хончдын хувьд бол үйл явдал яаж өрнөж байсан гэхээр нэлээд орой болсон байсан. Магадгүй өдөржингөө хоноо бэлчээж, усалж, за нэг газараас нөгөө газар руу туусаар ядарсан байж болох юм. Тэгэхээр нэлээд орой болсон байсан тэд унтаж амрах гэж байсан байна. Гэхдээ л тэд үлэмж баярлуулах сайн мэдээг сонссонгуудаа тэд Бэтлехемээс хол хээр талд байсан атлаа Бэтлехемийг зорж үзсэн. Үүнээс гадна орой болсноос гадна тэд бас ажилтаа байсан шүү дээ. Ямар ажил хийж байлаа? Хоноо манж байсан. Яагаад хоноо мансан юм болов? Аратан амьтнаас, альва зэрлэг аратнаас хамгаалахын тулд тэд бас хоноо манж байсан. Тэд ажилтаа байсан. За түүнээс гадна мөн тэд хээр талд байсан. Хотод биш, хотоос зайдуу хээр талд байсан. Гэсэн ч тэд үлэмж баярлуулах сайн мэдээг сонссны дараа Бэтлехэм рүү гүйн очиж тэд энэ баярт мэдээг дагаж, энэ баярт мэдээг хуваалцах гэж тухайн үед орой байсан ч, ажилтай байсан ч, хээр талд байсан ч, ядарсан байсан ч шууд Бурхны үгийг дагаж үлдсэн байна. Тэгэхээр энэ үйл явдал бас энэ өдөр бидэнд нэг чухал зүйлийг сануулдаг. Хончид их эзний үгийг Тэнгэрлэгч нарын ямаар дамжуулан хэлэгдсэн үгийг дагаж үлдсэн учраас тэдний түүх Библийн Лук номон дээр бичигдэж үлдсэн. Бас тэдний түүх өнөөдөр ч гэсэн бидэнд сургамж болж номлогдож байна. Бидний амьдрал ч гэсэн хоёр янзаар өрнөдөг. Бурхан эзнээс үгийг аваад дагаж үлдсэн өдрүүд харин үгийг үл даган өөрийнх нь хүслээр амьдарч эсвэл догтлоод байрнаа гатсан өдрүүд гэсэн хоёр үйл явдал дотор бидний амьдрал хэмжигддэг. Их эзэн бидэнд үгээ өгөх үед бид догтлоод доороо байрандаа үлддэг хүн болох уу? Аль эсвэл дагаж үлдээд үр шимийн амсдаг хүн болох уу? Бид заримдаа яг хинтээ адилхан үйл явдлуудыг Бурханд хэлдэг. Эзэн минь би ажилтай байна. Завгүй байна. Найзуудаараа хамт идэх чинь. Нөгөө кино гарсан байна. Үзэж байгаа дараа нь болъё. Эзэн минь орой болсон байна. Эсвэл эзэн минь боломж тийм байна. Дараа маргааш тэгж байгаа нэг гоё өдөр гисээр байгаа. Энэ сайхан амьдралаа бид нар хэрэгтэй үзэн өрн тал бигээ дуустдаг. Харин үлэмж баярлуулах сайн мэдээг хэн нэгэнд хүргэж өгснөөрөө та тэр хүний ертөнцийг, тэр хүний гэр бүлийг цаашлаад энэ хотоор улас үндэснээ ч гэсэн ерөөж өгөхөд бодох хэрэгтэй гэсэн. Их эзнээс үгийг аваад дагаж үлддэг хүмүүс болцгоё. Тэд үгийг аваад дагаж үлдсэн. Тэгээд юу хийсэн гэж бодож байна? Хот руу явсан. Хээр талд хоноо хаяа хот руу явсан. За магадгүй нэгийг үлдээсэн байх л да. Хуруулсан уу, шатсан уу? Ямар нэгэн байдлаар ямар ч байсан тэд хот руу явсан байх нэ. Хээр талаас хот руу. Үүнд зориулалт гарч байна. Орой өдөш болсон ч тэд хот руу явсан. Тэгээд юу болсон бол хот руу явж очингуудаа шууд эзэн Есүсийг олоогүй байхаа гэж бодож байна. Харин тэд явж очиод айлгуурын хаалгыг тогшсон байх. Тогшингуудаа нэг тийм хачин чихтэй асуулт асууж хэлсэн байна. Ямар асуулт асуусан бэ? Үс танаад нэг жирэмсэн мэгтэй энэ шүн амарч байгаа биз? Та төсөөлдөө таныг яг нэг дуг нойрондоо дугжилж байсан чинь пип гэх ингээд хаалт тогшоод байна л да. Тэгэл за тогшож байгаа явж байл гэдэгсэн чи явдаггүй ээ. Та бүр ингээд сонирм болоод айгүй өөр яг гоё унтаж байгаа шүү дээ. Тэгэл нэг юм нойрмол сайд нэг юм номрол хөрхөө басан чинь тэ унтаж байгаа юм чинь жоохон тийм цааглангуу
нэг юм залхангуу явж очиод хаалгаа болгосон чинь нэг 3-4 он чинь зогсож байна. Тэгснэ сайн байна уу гэж. Та тэгээд сайн яаж явуулсан бэ гэсэн чинь отгонаад нэг эмэгтэй шүү төрөөгүй. Нэг хашаа асуулт байгаа. Тэгээд та гайхсан ч юу яриад байна. Харахгүй шөнөөр юу яриад байгаа юм юу хөөхөн төрсөн үү юу яриад. Гүн топ гэцтэй хүн танаа дээрээ төрж мөрөөгүй юу. Гүү юу яриад байгаа. Ямар хашаа усуудаа та нар чигээ хаалгаа. Тэгээд та орлого явахтаа ингээд өглөөл явж байгаа шүү дээ. Ийм хачин жигтэй асуугаад ямар олон айл хаахыг тогссон болоо. Танаа дөрөш нэг жирэмсэн эмэгтэй ирээгүй сая төрсөн үү? Нэг эмэгтэй амарчсан уу? Ямар олон буруудгал юм уу их сонин гайхсан сонин харц өөдөөс нь харсан бол эдгээр хэмжтэй өөдөөс. Хаалга тайлаад хүн болгон төрөөгөө баярлаа юм уу асуулт асуусан гэж хэн ч хэлээгүй байх. Бүгд л цааргалсан, уурсан, зарим мангар юм уу хитрэл юм уу яах гээд хаалгануудад байгаа юу асуугаад байгаа явцгаа гэж орсон байж болох. Бид ч гэсэн сайн мэдээ хинэгэн тунхаглахаар очиход хүмүүс яг хүлээж ирсэн юм аа ороод тэр хоол хийсэн байгаа таныг эргэж одоо саялгалтай ажиллаа гэж хэзээ ч хэлэхгүй. Эсвэл хинэгэн сайн мэдээ тараахад би энийг л хайж ирсэн юм аа гэж тэдийхэн бас хэлдэггүй. Гэхдээ тийм цаг бас олддог л доо. Гэхдээ бидний сайн мэдээг сонсохдоо зарим нь эсэргүүцэж, зарим нь үл тоод сонсдог ч гэсэн хизээ нэгэн цагт үр болоод зүрх сэтгэлд нь унчихсан байгаа өнөөг сайн мэдээний ургамж өнөө хүн маань амьдралын бүтээсэн бурхантайгаа уулздаг. Тэгэхээр таны тунхагласан сайн мэдээ хизээж хоосон үр дүнгүйгээр өнгөрдөг гэсэн. Хончид яасан бэ? Хачин асуултууд асууж айл болгоны хаалгыг тогтсон эцэст нь тэд хайж олсон байна. Яг л үгийг дагаж хэрэгжүүлэхийн тулд хөлсөөн туслууж, зориулалт гаргаж урагшлаад үр дүнгийн амсан баярлаж догдож байгаа нэгэнтэй тэд бяцхан энэ дэлхийн хүн төрлөختний авралын төлөө мэндэлсэн тэр бяцхан нэраа аврагчийг хараад догдолж, баярлаж, өнөөх 3 мэрэгдтэй хамт Мари Йосефтэй хамт Бурхныг магтан хүндэлсэн байна. Эхэзэн хончтыг тэр гайхалтай найранд үрсэн. Эгэлжирийн хончтыг. Харин тэд үгийг аваад явсан. Тэгээд тэд тэр баяр хөөргийг хуваалцсан. Тэгэхээр ах дүүс минь бид 3 дугаарт нь эхэзэн бидэнд өгсөн баярт мэдээг даган үйлдэх хүмүүс болъё. Яг үнтэй зэрэгцүүлэн бас давхцуулан бодох чухал зүйл. Эхэзнээс үг авсан бол үгийг дагаж үйлдээд үрс шимийн амсдаг хүмүүс болъё. Амен. Хажууд байгаа ах дүүс рүү гараад дахиад хэлье. Бурханаас үг аваад үгийг даган үйлдэцгээрэй гэж хэлье. За бүгд хамтдаа сургаалыг дүгнээд өндөрлөе. Christmas баяр, Христ мэндэлсний баяр тохиож байгаа энэ өдрүүдэд Christmas баярын талаар Лук номдэр бичигдсэн түүхэн үйл явдлаас бид суралцж байгаа. Харин өнөөдрийн энэ үйл явдлаас бид хамтдаа гэр нүглээсээ болоод үлэмжийн айдас болон үл итгэл дотор амьдарч байгаа хүн төрлөختөнд үлэмжийн баяр хөөр аврал найдвар авчирхаар эхэзэн Есүс мэндэлсэн гэдэг үнэнийг хамтдаа харлаа. Тэдгээр эгэлжирийн хончтод энэхүү баярт мэдээ тунхаглагдсны адил та бидэнд бүгдд нь энэхүү гайхамшигт баярт мэдээ тунхаглагдсан. Бас та бидэнд даалгагдсан байна. Тиймээс бүх хүн төрлөختнийг үлэмж баярлуулах баярт мэдээг бүгдээрээ ч гэсэн тунхаглан, зарлан бусдад энэ үлэмжийн баяр хөөргийг хуваалцсан амьдрья. Бүгд хамтдаа суулгаасаа босоод эхэзний өмнөрөө залбирцгаая. Христ мэндэлсний баяр айсвэ. Христ эхэзэн та бидэнд үлэмж баярлуулах баярт мэдээ болж нэмэлхийг нэмэлж байна. За бүгдээ өдөртөө эхэзний өмнөрий харин та намайг дагаад эхэзний өмнө миний хэлснийг давтан зүрх сэтгэлээсээ эхэзэн хэлээд хамтдан залбираа гэж хүсэж байна. Эхэзэн минь ээ. Та миний амьдралд үлэмжийн баяр хөөр, итгэл найдвар, аврал, тайлхрал болж ирсэнд баярлалаа. Миний амьдралд төдийгүй бүх хүн төрлөختөнд мөнхийн найдвар болж ирсэн эхэзэн Есүс
надад даалгагдсан. Надад ёроол болж ирсэн. Баярт мэдээг та надад өгсөнд баярлалаа. Ирж байгаа өдрүүдэд би явсан газар бүртээ үг яриа, үйл хөдлөл бүх зүйлээрээ баярт мэдээг тунхаглан амьдрахад туслаа. Үлэмжийн айдаст итгэл найдваргүйгээр маш олон асуудал бэрхшээл бүдчин амьдарч байгаа. Хүн бүрт найдварын мэдээг, итгэлийн мэдээг, баяр хөөрийн мэдээг хуваалцсан амьдрахад надад туслаарай. Миний гэр бүл, миний хот, миний улс үндэстэн даяар үлэмжийн баяр хөөр, итгэл найдварыг та бэлхааж өгөөрэй. Их эзэн Есүс таны хүч чадалтай нэрээр залбиргуулаа.